Байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Сорил 8-ийн 2 дугаар хэсгийг бүгдээрээ хамтдаа бодож үзье. За эхний бодлого дээр бол зэсийн мөнгөтэй хайш байсан байна. За энэ хоёрын нийт масс бол 354 г масстай. За энийг бол илүүдл шингэрүүлсэн азотын хүчилтэй уралд орохоор бол идэвхийг нэн тусдрагчаас ард байгаа металлууд нь азотын хүчилтэй шингэрүүлсэн азотын хүчилтэй уралд ороод давс болон усыг бол үүсгдэг. Мөнгө бол мөн ялгаа байхгүй. Идэвхийг нэн тусдрагчаас ард байрлаж байгаа учраас аргентум НО3 дээр нэмэх нь НО дээр нэмэх нь H2O гэдэг бүтээгдэхүүн үүсгэнэ. За эхний ээлжинд энэ урлаа бол тэнцвүүлэх хэрэгтэй. За тэнцвүүлэхийн тулд энэ дээр эсэлтэй ангиж хурлын тэгшгэлийг ашиглаж тэнцвүүлнэ. Купрум дан байц сэлтгүүн хэмтэйг байдаг байжгаад энд нэмэх 2 байсан байна. Тусдрагч нэмэх 1 нас 2 гэхээр 2 3 6-аас 1-ээс нэмэх 5. За нитратионы нийт эсэлтгүүн хэм хасах 1 байдаг. Хүчил төрөгчийн хасах 2 гэхээр 2 3 6-аас 1-ээс нэмэх 5 болно гэсэн үг. Азот нэмэх 2, хүчил төрөгч хасах 2, энд нэмэх 1, энд хасах 2 гээд энэ эсэлтэй ангиж хурлын эсэлтгүүн хэмийг тодорхойллоо. За энэ дээр купрум бол анх тиг байжгаад нэмэх 2 болж эсэлтгүүн хэм нь бол өссөн байна. Энд бол 2 электроныг алдаж байна. За дараа нь азот бол хэд байсан бэ гэхээр энд нэмэх 5 байжгаад нэмэх 2 болсон биз дээ. Тэгэхээр азот бол энэ дээр нэмэх 5 байжгаад энэ дээр бол нэмэх 2 болно гэдэг чинь 2 электроныг бол 3 электроныг бол авсан гэсэн үг. За энэ 2 3 бол гэдэг 2 тооны зэрэг хуваагддаг тоон 6 гэсэн үг. 6-ыг 2-т байгаад 3 6 3-т байгаад 2 гэсэн үг байна. За энэ 2-ын тоог хаана тавь гэсэн үг гэхээр купрум одоо хэдийн өмнө тавих вэ гэвэл купрум энэ 3-ын тоог бол купрум тгийн өмнө тавь, нэмэх 2-ын өмнө тавь гэсэн үг. Энэ 2-ын тоог бол нэмэх 5-ын өмнө тавь, нэмэх 2-ын өмнө бол 5 гэсэн үг байна. Тэгвэл одоо яг урлын тэгшгэлийг тэнцвүүлэхийн тулд энд 3-ыг тавиад, энд 3-ыг тавиад, за энэ дээр хэрвээ 2-ыг тавьчих юм бол болохгүй. Яагаад гэвэл энд өчнөө азот байгаа учраас. Тэгэхээр энд 1-ийг 2 үржүүлээ 2, 2-ыг 3 үржүүлээ 6, 6 дээр 2-ыг нэмээд 8 гэхээр энэний өмнө 8-ыг тавиад, энэний өмнө 4-ыг тавиад энэ хүчил төрөгчийн атом хамгийн сүүлд нь тэнцэж үгүй юу гэдгээ өөрсдөө шалгаад үзчих боломжтой гэсэн. За дараа нь бол дараагийн эсэлтэй ангиж хурлыг тэнцвүүлээ. Дан байц сэлтгүүн хэмтгийг энэ дээр бол нэмэх 1 болсон байна. Азот энд нэмэх 5 байжгаад энд нэмэх 2 болсон байна. За энэ нэмэх 5 гэдгийг яаж олов гэхээр хүчил төрөгч хасах 1, острогч хасах 1, хүчил төрөгч хасах 2 гэхээр 2 3 6-аас 1-ээс нэмэх 5 болно гэсэн үг. За аргентум энэ дээр бол тиг байснаар нэмэх 1 болно гэдэг бол 1 электроныг алдсан гэсэн үг. За мөн азот бол энд хэд байсан бэ гэхээр нэмэх 5 байжгаад энэ дээр нэмэх 2 болж 3 электроныг авсан гэсэн үг. За энэ хоёр зэрэг хуваагддаг 1 3 гэдэг хоёртой зэрэг хуваагддаг хамгийн бага бүхэлдээ бол 3 байдаг. Энийг энд тавиад 3, энийг энд тавиад 1 гэсэн үг. Аргентум тгийн өмнө хэдийг тавь гэсэн үг гэхээр 3-ыг тавь гэсэн үг. Аргентум нэмэх 1-ийн өмнө 3-ыг тавь гэсэн үг. Энэ нэмэх 2 болон энэ нэмэх 5-ын өмнө бол тоо тавихгүй гэж байна. Гэхдээ энд азот зөндөө олон байгаа учраас энэний өмнө тоо тавихгүй гэдгээр нь харж агаад энэ 3-1-ийн 3 3 дээр 1 нэмээд 4 азот байгаа учраас энэний өмнө 4-ыг тавиад устрагч бол энд 1 байгаа, 1-ийг 4 үржүүлээ 4 байгаа учраас энэний өмнө 2-ыг тавиад нөхөө урлан тэнцэж байна. За ингээд урлуудаа бол тэнцвүүлсэн байгаа учраас бүгдээрээ яах ёстой вэ гэхээр энэ хөгжлүүдийг ашиглаад одоо анх авсан азотын хүчлийн одоо хэмжээг бол олох юм байна. Тэгээд металлыг уусгахад зарцуулагдсан азотын хүчлийн майлын тоог эндээсээ хөөгөөд олно гэсэн. За өгсөн зүйл нь юу байна вэ гэхээр 23.9 мл гэж байна. За миллилитр бол эзэлхүүний нэгж байдаг. 31.5% гэж байна. Энэ бол концентрацийн нэгж байгаа. За масс процентын концентрацийн нэгж байгаа тийм ээ. За нэгт нь бол 117 грамыг байх нь миллилитр гэж байна. За эндээс бүгдээрээ яах ёстой вэ гэхээр нэгт эзэлхүү 2 мэдэгдэж байгаа нөхцөлд
уусмлын нийт масс буюу уусмлын нийт массыг бол заримдаа том хүүгээр тэмдэглэдэг. Ингээд B-г үржихнээр эзэлхүүнийг уусмлын эзэлхүүнийг нектараа үржүүлнэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр эндээс бол 23.9 мл-ийг бол хэдээр үржүүлэх гэсэн үг вэ гэхээр 100-ны 17 грамм миллилитрээр бол үржүүлж өгнө гэсэн үг ээ. Ингээд миллилитртэй харагдахаар энэ дээр бол ямар тоо гарах вэ гэхээр тэрийг тэргээр үржүүлээд тэр нь тугаахаар хэд гарсан бэ гэхээр за энэ хоёрыг үржүүр болохоор 27.9 буюу ойролцоогоор энэ дээр бол хэд гэдэг тоо гарч ийн вэ гэхээр 28 гэдэг тоо гарна гэсэн үг. За энэ уусмлын нийт масс болон концентрац хоёр мэдэгдэж байгаа нөхцөлд CO процентын концентрацтай жижиг үг үржих нь 100 г бахан том Q гэдэг томьёоноос жижиг үг болно гэсэн үг. Жижиг үг буюу уусан байцын массыг олохдоо CO-ийг үржих нь том Q бахан 100 гэсэн үг. Тэгэхээр CO нь бол 31.5-ыг үржих нь 28 грамм бахан 100 гэдэг ингээд бодохоор за энийг энд үржүүлээд тэр нь тугаахаар 8.8 грамм гарч ийн. За ингээд 8.8 грамм гарч ийн. Энэ бол юуны өгөгдөл байсан бэ гэхээр эдгээр бол бүгдээрээ азотын хүчлийн өгөгдлүүд байгаа. За тэгвэл азотын хүчлийн молийн тоог олохдоо яах ёстой вэ гэхээр массыг молийн масс тугаана. Тэгэхээр 8.8 граммаа хэд тугаах вэ гэвэл азотын хүчлийн молийн масс буюу харьцангуй молекул масс нь 63-тай тэнцүү байдаг. Тэгэхээр энэ дээр бол 0.14 моль болно гэсэн үг ээ. За одоо ингээд энэ бол анх авсан одоо азотын хүчлийн молийн тоогоо. За тэгвэл энэ уралд бол азотын хүчил бол анх бол 0.14-ийг авсан. Гэхдээ 0.14 бүрэн уралд ороогүй. Дараагийн одоо зүйлд бол зарцуулагдсан гэсэн үг. За илүүдл азотын хүчлийг саармжуулахад гэж байгаа учраас азотын хүчлийн дээр за H3 дээр нэмэх нь баарийн гидроксидыг нэмээд за энэ уруулын үр дүнд бол баарийн нитрат үүсээд баарийн нэмэх хоёр нитратын хасахныг учраас энэний өмнө 2 дахин болоод бас болно гэсэн. Ингээд нитратын 2 дахин байгаа байна. Энэ дустрагч 1-ийг 2 үржүүлээ 2 дээр 2-ыг нэмээд 4 байгаа учраас энэний өмнө 2-ыг тавина гэсэн. За эзэлхүүн нь бол 14.3 мл гэсэн үг. С бол 1.4 мол литр гэсэн. Эндээс баарийн гидроксидын молийн тоог болно гэсэн үг. Энэ бол баарийн гидроксидын өгөгдөл. С тэнцүү N-ийг баах нь V гэдэг томьёоноос N олно гэсэн үг. N-ийг болохдоо C үржих нь V гэсэн үг. За эндээс N-ийг болохоор чинь юу гэсэн үг вэ гэхээр C нь бол 1.4 мол литр гэсэн үг. Үржих нь 14.3 мл байгаа учраас энийг литрлүү шилжүүлэхийн тулд 1 литр чинь 1000 мл-тэй тэнцүүгээд тэгээд миллилитр миллилитртэй литртэй орогдохоор эцсийн хариу бол энэ баарийн гидроксидын молийн тоо бол молоор гарна гэсэн үг ээ. За ингээд молоор баарийн гидроксидийнхыг ингээд олсон чинь энийг одоо бодож үзье. Тэгэхээр хэдээр үржүүлнэ гэсэн үг гэхээр 1.4-ийг үржих 14.3-ыг орох нь 1000 гэсэн үг шүү дээ. 1.4-ийг үржих. За 0.102 бол гарч ийн. Тэгэхээр энэ дээр бол зарцуул 0.102 болчихлоо шүү. Тэгээ 0.2 чинь зөвлөлтөө 0.2 мол баарийн гидроксид бас зарцуулагдчихэ. Тэгвэл энэний дээр 0.2 молоо тавина. 0.1 энэ дээр бол хэдийг тавих вэ гэвэл 2 молоо энэ дээр бол 0.2 молоо энд бол 1 мол байсан байна. Энд бол 2 молоо тавина. Эндээс X олно. Тэгэхээр энд бол хэдэн
мойл барын гидроксид зарцуулагдах вэ гэхээр 0.4 мойл азотын хүчил зарцуулагдсан биз дээ. За тэгэхээр нэгдүгээр урвалд анх бол 0.14-ийг авсан. Тэгвэл мөнгө болон зэсийг уусгахад зарцуулагдсан азотын хүчлийн хэмжээг олохдоо мойлын тоо H мөнгө болон зэсийг уусгахад зарцуулагдсан азотын хүчлийн мойлын тоог олохдоо анхны мойлын тооноос барын гидроксидыг сармаржуулахад зарцуулагдсан мойлын тоогоосгаар 0.1 мойл гарна гэсэн. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ урвалд зарцуулагдсан мойлын тоо нь болохоор 0.1 мойл юм байна. Энэ хоёрын нийлбэр нь бол 354 грамм гэсэн шүү дээ. За энийг тэгвэл x грамм гэх юм бол энэ 3-ын үржих нь 64 шүү дээ. Зис шүү энэ. Юу жижигээр байх хэвээр. За дараа нь бол энэ хоёрын нийлбэр нь 354-тэй тэнцүү юм чинь зисийнхийг 354-ээс x хасчих юм бол зисийг гарна гэсэн үг. Энэ дээр бол 3-ын үржих нь 108 болно гэсэн үг. За энийг бол А мойл гэж тэмдэглэчихье. Энэ бол энэ дээр мойл байгаа нөхцөлд эндээс мойлоор очихаар амар байна гэсэн үг. Амар байд. За энийг бол бүгдээрээ V мойл гэчихье. За доор нь бол стихиометрик коэффициент буюу өмнөх тоог нь 4 мойл гэж тавьчихъя. За одоо эндээс нэгдүгээр урвалаас бол x грамм зэсийг авахд яах вэ гэвэл А мойл бол H-3 бол зарцуулагдд юм аа. Тэгвэл 3-ын үржих нь 64 грамм зэсийг авахд 8 мойл гэхээр за 8 мойл гэдэг юм бол эндээс А-г болохоор А тэнцүү 8x-ийг хуваах нь 63 үржих нь 3 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 8-ыг хуваах нь 3 хуваах нь 64 гэхээр 0.41 41.6 10.0 10.41.6 x H-3 бол нэгдүгээр урвалд зарцуулагдчихжээ. Хоёрдугаар урвалд болохоор 354-ээс x-ийг хуваах нь 3-ын үржих нь 108 тэнцүү V 354-ээс x чинь V мойл азотын хүчилтэй урвалд орд юм бол 3-ын үржих нь 108 мойл нь 4 мойлтой урвалд орно гэсэн үг. Эндээс V-г олохын тулд яах ёстой вэ гэхээр 4-ыг хуваах нь 3 хуваах нь 108 0.12-ийг үржих нь 354-ээс асах нь x болно гэсэн үг шүү дээ. За дараа нь юу аана гэсэн үг. А дээр Б-г нэмсэн нэмэлт нь болохоор 0.1-тэй тэнцүү шүү дээ. А-г болохоор бид нар ингээд олцсон. Б-г бол ингээд олцсон. Хооронд нь нэмэхээр 0.1-тэй тэнцүү болно гэсэн үг. Тэгэхээр 0.416x дээр нэмэх нь 0.12-ийг үржих нь 354-ээс асах нь x чинь 0.1-тэй тэнцүү гэсэн үг. За ингээд гишүүнчлээ үржүүлэхээр 0.416x дээр нэмэх нь тэрийг 12-ыг үржих нь 354 гэхээр 0.043-аас дээр нэмэх нь 0.12 хасах нь шүү. Хасах нь. Энэ бол 0.1-тэй тэнцүү гэсэн үг. Энэ хоёр төсөөтэй байна. Энэ хоёр төсөөтэй байна. За одоо тэгвэл хасчихъя. X-тэй тоноос x-тэй тоог хасаад. За тэгэхээр 0.0416-аас хасах нь 0.012 гэсэн үг. Тэгэхээр хэд гарсан бэ гэхээр энэ дээр 0.0296x тэнцүү 0.1-ээс хасах нь 0.0 тэнцүү 0.057 гэсэн x тэнцүү хуваах нь 0.029 тэнцүү 1.92 гарч байна. X-ээр юу тэмдэглэсэн бэ гэхээр зэсийг тэмдэглэсэн гэсэн үг. Хайрцаг зэсийн масс бол E таслалтаа F нь 1.9-ээр авч байгаа юм байна л да. За дараа нь CD буюу мөнгөнийхийг олохдоо яах вэ гэвэл 354-ээс x хаасна гэхээр 1925-ыг хаасна гэсэн үг. Хасах нь за гэж 3.154 шүү. 4-ийг мартаж байна. Хасах нь 1
925 гэхээр 354-ээс хасах нь 1925 161 гарч. Тэгэхээр C тасалдаа D 1.1 энд бол 1.6 гарна гэсэн үг. За ингээд дараагийн урвалт зарцуулагдсан азотын хүчлийн эзлэхүүнийг энд батцсан байна бүгдээр хамтдаа. За зэсийнхийг бол 192 гэж гаргасан шүү дээ. Нөгөөх нь бол мөнгийг бол 161 гаргах гэж гаргасан. 192 г зэс чинь хэдэн литр азот НО үүсэх вэ? Грам бага учраас доотлолт нь 3-ийн үржих нь 64 чинь 2-ийн үржих нь 22.4 тэнцүүгээд ингээд x олохын тулд x-ийн эсрэг талын 2-ыг үржүүлээд энэ тавахаар 0,448 литр гарч байна. За дараа нь 164 г мөнгийг сармжуулахад хэдэн литр НО ялгарх уусгахад хэдэн литр НО ялгарх вэ? 3-ийн үржих нь 108 чи 22.4 гээд x олохоор энэ дээр бол 22.4-ийг энд үржүүлээд энэ тавахаар ийм тоо гарч байна. Тэгээд нийт одоо ялгарсан НО-гийн эзлэхүүнийг олохдоо хооронд нь энэ хоёроо нэмчихнэ. Тэгэхээр ийм тоо гарч байна. Өөрөөр хэлбэл энэ 0,0.6 гээд GH нь бол 0.6 гэдэг одоо тоог бол энэ бол GH нь бол 0.6 байсан байна. AB нь хэд байлаа? AB нь 0.1 байсан ш нэрээ. 0.1-ийг би тэмдэглээгүй юм байна те. Тийм байна, тэмдэглээгүй байна. AB бол мөнгө зэсийг уусгах зарцуулагдсан одоо азотын хүчлийн хэмжээ бол 0.1 гээд A тасалдаа B нь бол 0.1 гарна гэсэн үг юм байна. За ингээ 2-ын 1-р даалгавар бол ингээ болчлоо. За одоо бүгдээрээ 2-ын 2-р даалгаврыг бүгдээрээ хамтдаа хийцгээе. За үүнийг хийхийн тулд яасан бэ гэхээр 4 г хуурай натрийн гидроксидыг хэмжээ авахд хэрэглэгдсэн багаж хэрэгслийн дугаарыг сонгоно гэж байна. Тэгэхээр энэ нь бол грамм буюу массын хэмжүүр бол юу гэдэг вэ гэхээр массыг жинлүүрээр л хэмжин шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол энэ байна те грамм гэдэг өгсөн байна бүр угаасаа. Тэгэхээр A тэнцүү хэдтэй тэнцүү гэхээр 6 та гэсэн үг. Хуурай бодисыг бага хэмжээний усанд дуусгахад хэрэглэгдсэн шил сав. Ер нь бол усанд дуусгахад шил сав хэрэглэгддэг нь юу вэ гэхээр шилэн аяга буюу B тэнцүү хэд байсан бэ гэхээр 5 байсан байна. Тодорхой эзлэгүнтэй уусмал бэлтгэхэд хэрэглэгдсэн шил савны дугаар гэхээр тодорхой эзлэхүүн нь өгөгдсөн байна шүү дээ. Тэгэхээр энэ бол автгай яралтай колбо буюу C-ийн бол хэд байсан бэ гэхээр 3 байсан байна. Яагаад C-ийн 3 бэ гэхээр тодорхой одоо эзлэхүүнтэй гэж байгаа учраас энэ дээр угаасаа бүр эзлэхүүн нөгөгдсөн байгаа учраас C-ийн бол 3 гэж дүгнэнэ. За дараа нь сурагч өөрийн бэлтгэсэн уусмлын концентрацийг тодорхойлох зорилгоор уусмлаас 10 мл-ийг таслаа авч 2-3 төсөл метил харамжлсан. За энэ дээр бол 7.3 г/литр гэдэг ингээд энэ дээр бол массын концентрац нь 7.3 г-ыг үржих нь литр асах нэг гэдэг өгөгдсөн байна. За тэгэхээр ер нь бол эндээс бол титрэлд хэрэглэгдсэн дөрөвдөх нь өөр титрэлд хэрэглэгдсэн шил савны дугаар гэхээр титрэлтийг угаасаа бюретик ашиглаж хэрэглэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол D-ийн 2 гин хэрүү хэрэглэгдсэн ааш болоорын уусмлын молын концентрацийг олохын тулд ийм ааш болоор зарцуулагдсан гэж байгаа учраас массын концентрац нь мэдэгдэж байгаа нөхцөлд молын концентрацаар илэрхийлэхдээ 2 аргаар бол хэрэгжилж болно. Нэгдүгüүрт нь бол томьёонд орлуулж CM тэнцүү массын концентрацийг молын масст нь хуваачаар молын концентрац олддог. Тэгэхээр массын концентрац нь бол 7.3 г-ыг үржих нь литр асах нэгийг хуваах нь ааш болоорын уусмлын молын масс нь 36.5 г-ыг үржих нь молын асах нэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хураагдахаар 73-ыг 36.5 тонн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд бол 0.2 мол литр болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол энэ бол зүгээр томьёонд орлуулахаар байгаа. Нөгөөх нь бол B арга нь бол шилжүүлэгч факторыг ашиглах арга байна. Шилжүүлэгч факторыг ашиглахдаа яах вэ гэхээр 7.3 г-ыг үржих нь литр асах нэгийг үржих нь
Хуваах нь бол 36.5 граммыг үржих нь мойл хасахны гэдэгтээ орлуулаад тэгээл гаргачих юм бол бас амархан 0.2 мол литр гэдэг ингээд тэгэхээр энэ томьёонд орлуулчих нь арай хангамар юм шиг санагдаж байна. Тэгэхээр EF нь бол 0.2 мол литр болно гэсэн үг. Сурагчийн бэлтгэсэн ус мөлийн молын концентрацийг олох гэхээр юуг хооронд нь холио гэдгийг дээр анхаарал хандуулна. Анх бол H болоор байсан H болоор тэр натрийн гидроксидийг нэмээд натрийн болоор эдгээр нэмэх нь ус үүсгээд метил оранж индикатораар энийг бол титрлсэн шийдтэй тийм ээ. За тэгэхээр 0.2 мол литр одоо H болоор байсан шүү дээ. Тэгэхээр энийгээ бол молын тоороор шилжүүлнэ. Молын концентрац нь бол 0.2 мол литр гэж сая болсон. Тэгээд зарцуулагдсан эзлэх нь бол 20 мл гэж өгөгдсөн учраас эндээс бол N-ийг олно. Тэгэхээр C тэнцүү N-ийг байх нь V гэдэг. Энэ бол дандаа H болоорын өгөгдлүүд учраас H болоорын N-ийг олно гэсэн үг. За энэ бол ингээд ялгарчихгүй болохоор энэ бол 6 дахь дасгалыг хийж байгаа. Энэ бол 5 дахь нь хийсэн байна шүү дээ. За эндээс N-ийг олохдоо C-г үржих нь V гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эндээс бол N тэнцүү юу аана гэсэн үг. C нь бол 0.2 мол литр үржих нь 20 мл-ийг шилжүүлэхийн тулд 20 мл-ийг үржих нь 1 литр чинь 1000 мл шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хурагдаад литртэй хурагдаад эцсийн хариу бол N тэнцүү 20-ыг 0.2 дүржүүлээд тэрэнд хуваахаар дөрвийн үржих нь арын хас 3 гарч байгаа. Дөрвийн үржих нь арын хас 3 мол болно гэсэн үг. Энийгээ дөрвийн үржих энэ чинь H болоорын молын тоо шүү дээ. Энэ дөрвийн үржих нь арын хас 3 молоо энэ дээр тавина гэсэн үг. Энэ доор нь 1 мол гэсэн үг. Энэ ч гэсэн 1 мол гэсэн үг. X болохоор дөрвийн үржих нь арын хас 3 мол гарна шүү дээ. За тэгэхээр N натрийн гидроксидийн бол хэд гарсан бэ гэхээр дөрвийн үржих нь арын хас 3 мол гарлаа. Натрийн гидроксидоос бол 10 мл-ийг тасалж авсан шүү дээ. Тэгэхээр эзлэх нь хэд болсон бэ гэхээр натрийн гидроксидийн эзлэх нь 10 мл гэсэн үг. Энийг нэгмсэн литр рүү шилжүүлчихье. 1000 мл чинь 1 литртэй тэнцүүгээд 1 литртэй хурагдаад тэгээд 10,000 хуваахаар 0.1 гарах. 10-ыг хуваах нь 1000 тэнцүү 0.1 гарч байна. Энэ дээр бол хэд гарсан бэ гэхээр 0.1 литр болно гэсэн үг. Эндээс бол бид нар яах ёстой вэ гэхээр C тэнцүү N-ийг хуваах нь V гэдэг томьёондоо энэ бол дандаа натрийн гидроксидийн өгөгдлүүд байх ёстой. Тэгэхээр энэ дээр бол бид нар ингээд сая ингээд өгөгдлүүдийг ингээд тавьсан шүү дээ. За ихтэй энийг бол эндээс олсон л доо. За тэгэхээр дөрвийн үржих нь арын хас 3-ыг хуваах нь арын хас 2 гэсэн үг шүү дээ. 0.1 гэдэг чинь тий. Тэгэхээр арын хас 2 гэхээр энэ хоёр хурагдаад энд бол арын хасхныг үлдэн. Тэгэхээр натрийн гидроксидийн юу бол 0.4 буюу G тасалтай H нь бол 0.4. Тэгэхээр энэ дээр бол бүгдээрээ бол 0.4 гэдгийг дуулж бодохоор байжээ гэсэн үг. За 2 дугаар дасгал ингэ боллоо. 2-ын 3 руу бүгдээр оръё. За пентадийн 1,4 гэсэн 1,3 гэсэн нэгдлийн молекул дахь боломжит бүх изомерийн тоог ол гэж юм. За энийг бол пентадийн 1,4-ийн бүтцийн томьёог бичсэн ч болно. Эсвэл DNA нүүрс өстрөгчийн ерөнхий томьёо гэдэг чинь CNH2-ээс асах нь 2 гэдэг шүү дээ. Тэгэхээр пента гэдэг чинь 5 гэсэн үг. N тэнцүү 5 гэхээр C5H энд орлуулахаар H нь 8 болно гэсэн үг. Энэ нэгдлийн молекул дахь нийт атомын тоог ол гэхээр A таслал B нь бол 5 дээр 8-ыг нэмээд хооронд нэмнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр нийт атомын тоо нь 13. Эсвэл энийг пентадийн 1,3-аар бичнэ. Пентадийн 1,3 ингээд биччихин. Тэгэнгүүтээ H-ийн тоог нь гүцээнгүүтээ C-ийн толол H-ийн толол ингээд авахаар C5-та H нь хэд байсан бэ гэхээр 4 5 3 4 5 6 7 8 болно гэхээр яг энтэй адилхан болно гэсэн үг байхгүй. Аливаар нь насан ч болно, айл хэлбраараа бодно гэсэн үг. За ингээд AB бол хэд байсан бэ гэхээр 13 байжээ. За дараа нь энэ нэгдлийн алкины ангийн изомерийн тоог олооч гэж байна. Алкин гэдэг бол хэдэн цэтэй вэ гэхээр ин гэдэг чинь
энэ ч угаасаа 5 цэтэй пентадиен гэсэн шүү дээ. За эхний хэл чинь C5H8-ийн болвол алкины ангийн изомерийг бичгтээ ингээ биччихин. Дараа нь гурвсан холбоогоо голдоо тавина. За дараа нь ийшээ болохоор адилхан болчихж байгаа учраас салбарлуулна. Энийг энэ дээр тавьж салбарлуулна тий. За ингээд салбарлууллаа. Ингээд струкчийн атомын тоог гүцээхээр энэ дааш 2 3 за энэ дааш 3 энэ дааш 2 энэ дааш 3 болно гэсэн. Энд бол нэг ааштай, энд нэг ааштай, энэ дааш 3-та, энэ дааш 3-та. Ингээд алкины ангийн изомер C тэнцүү хэд болсон бэ гэхээр C тэнцүү 3 болжээ. Алкины ангийн изомер бол C тэнцүү 3 болсон. За дараа нь яасан бэ гэхээр энэ нэгдлийн алкадины ангийн изомерийг бол цис транспортцыг бол нэгт тооцоорой гэж байна. За алкадин гэхээр яг вэ гэвэл хоёр ширхэг холбоотой шүү дээ. За нэгдүгüүрт нь юм байж болно. Хоёрдугаарт нь ингээд юу ээлжилж болно. Эсвэл алсалж болно. Ингээд гурван яндар. За одоо яг энэ нөхцөлтөө салбарлуулъя. Захын цэг энд салбарлах боломжгүй учраас энэ дээр салбарлуулна. За тэгэхээр энэ дээр бол нэг юм болно гэсэн үг. Дараа нь ийм байхдаа салбарлуулна. Хоёр талдаа байгаа мөртлөө ингээд салбарлуулна. Тэгэхээр D бол алкадины ангийн изомер бол ийм болчлоо. Тэгээд D бол энд хэд вэ гэхээр за чи ингэж барилж болно, ингэж барилж болно, ингэж болно. Алкадины ангийн изомерийн тоог бол цис транспортцыг хамтдаа нэг гэж тоолоорой гэж. За тэгэхээр энэ дээр бол цис транс изомерийг 1 гэж тоолоорой гэж штэ. Тэгэхээр энэ дээр бол хэдэн изомер үүсэх боломж байна вэ гэхээр бас нэлээд олон үүсэх боломжтой. Цис трансыг бас оруулах юм байна л да. Тэгэхээр эхний ээлжинд бол хоёр хөрчийн холбоогоо нөгөө голдоо оруулахаа мартсан байна тий. Хоёр хөрчийн холбоогоо голдоо оруулаад гэхдээ энэ нэгдлийн алкадины ангийг л тооцсон юм шиг байна энэ дээр. Цис трансыг доор нь тооцсон шүү дээ. Цис трансыг доор нь тооцчих. Энэ дээр бол энэ дээр тооцохгүй гэж үзээд гурав дахь нь бол D тэнцүү хэд гэж авах хэрэгтэй вэ гэхээр 6 гэж авах юм байна. D тэнцүү энэ дээр бол 6 гэж авна. Энэ нэгдлийн циклоалкины ангийн изомерийг бичээ гэж. Циклоалкиныг бичих тул за та бүхэн бол яг вэ гэвэл энэ струкчийн атомын тоог нь бол өөрсдөө хүчээдэг ажлаа бол өөрсдөө хийгээрээ. За нуур струкчийн атом бол ингээд 4 валенттай учраас 4 химийн холбоо үүсгэх чадвартай. Ингээд струкчийн атомуудыг бол ингээд гүйцээж заавал бичих шаардлагатай шүү. За ингээд хоёр ч холбоогоо голтой тавихаар энд ч ааш байхгүй гэсэн үг. Ингээд струкчийн атомын тоогуудаа бол заавал гүйцээх энэ дээр байхгүй шүү дээ. Энэ дээр H3, энэ дээр H та, энэ дээр H2 та. За энэ дээр бол бид нар бол заавал яах ёстой вэ гэхээр струкчийн атомын тоог бол зайлшгүй бол хүчээж заавал бичих шаардлагатай шүү гэдгийг анхаараарай. За дараа нь бол бид нар яасан бэ гэхээр дараагийн үйл ажиллагаанд оръё. За алкадиныхыг хийсэн. Энэ нэгдлийн циклоалкины ангийн изомерийг бичээч гэж. За 5 цэтэй циклоалкиныг бүгдээр хамт хийж үзье. Циклоалкин гэдэг чинь дөрөвдөх нь тийм. За тэгэхээр циклоалкин гэхээр 5 цэтэй. За битүү хэлхээтэй цагираг учраас хоёрчийн холбоог нийт тийш нь байршуулна гэж байхгүй. Одоо яах вэ гэвэл хоёрчийн холбоогоо гарыг яг хоёрчийн холбоон дээр метил бүлэг байсан бол одоо хоёрчийн холбооны эсрэг талд байна. За дараа нь 3 цэтэй болгонгуудаа этил болгоод дараа нь 3 цэтэй болгонгуудаа диметил болгоод дараа нь яг хоёрчийн холбооны эсрэг талд бол метил болъё. Дараа нь бол хоёрчийн холбооны эсрэг талд бол диметил болгоё. За дараа нь бол яасан бэ гэхээр яг хоёрчийн холбоо болон эсрэг талд нь метил болгоё. Хоёрчийн холбоо болон за тэгвэл одоо яг хоёрчийн холбоон дээр диметил болгоё. Ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 боллоо.
Чи одоо юу болоод зааж арай. Энэ нэгдлийн циклоалкины изомер бол нэлээд олон л байна да. Дахиад энэ чи бүр ингэж үүснэ шүү дээ. Ингэж үүснэ. Авиж арай 1 2 3 4 байж бол нэн цэдэр байж болно шүү дээ. Дараа нь эн чинь бол бүр ингэж байж болж байгаа байхгүй. За чи одоо ингэчлээ. Дараа нь дэм метил болгоцсон. Дараа нь тусад нь этил болгоо. Дэм метил болгоо тусад нь хоёр тусдаа тавилаа. Хоёрын зүйл энэ да ингээд энэ дээр бол дөрөв дээр бол яасан бэ гэхээр энэ чинь хийдхэн лээ ийн гэсэн үг шүү дээ. 2-ын 3-ын ийн бол маш олон үсэд юм л. За энэ нэгдлийн циклоалкин. За яг цагираг алкин дээр. За энийг цагираг дээр алкин байгаа гэдэг дээр нь тооцвол энэ хоёрыг тооцохгүй орохоор 2 4 6 7 8 9 болоод байна. 9 болоод байна. За яаж гараа энийг нэг дэлгээд гэдэг энэ нот болчлаа. 1 2 3 4 гээд энэ дээр чи юм бийж болохгүй мэн. Чи 5 болоод энэ болохгүй мэн. Тэгэхээр 8 зөв юм байна. 8 юм байна. Цикло цагираг мөртлөө алкин гэвэл цагираг дотроо алкин гэвэл 800. Хэрвээ цагирын гадна талд алкин байгаа гэвэл бас нэмэгдээд явах боломжтой байна. За энэ нэгдлийн геометри изомерийг олоороо тэгээд цис транс батцыг тусад нь бол 1 гэж тоолоороо гэж. За цис транс изомерийг үүсгэхийн тулд хоржийн холбоо агуулсан эсвэл цагираг агуулсан байх ёстой. За тэгэхээр эндээсээ харж агаад аль нь дээр цис транс үүсэх боломжтой вэ гэдгийг энэ дээрээсээ хийжүүлээрэй. Амар юм байна. За эхний ээлжинд яг энэ дээр бол цис транс үүсэх боломж байна. За хоржийн холбооны сонгоо авсан хавтган хоёр талд ингээд ахмад бүлгүүд нь хоёр талд байвал энийг болохоор цис изомер гин. Харин энэ ахмад бүлгүүд нь сонгон авсан хавтгайн хоёр талд байвал энийг болохоор транс гэдэг байгаа шүү дээ. За дараагийн цис транс изомер үүсэх боломжтой нь энэ дээр байна. За тэгэхээр сонгон авсан хавтгайн ахмад бүлгүүд нь энэ нартай ахмад бүлгүүд нь сонгон авсан хавтгайн. Энэ хоёр нь ялгаатай байх ёстой шүү дээ. Цис транс изомер үүсгэх гол зарчим бол яах вэ гэвэл CH3 шүү дээ, тийм ээ. CH3. Тэгэхээр энэ хоёроо ялгаатай байх ёстой байхгүй. Хэрвээ энэ наашааш болчих юм бол цис транс изомер үүсэхгүй. Энд дээр CH3 болчих юм бол цис транс үүсэхгүй. За тэгээд одоо энэний трансыг бичих юм. Энэ бол цис нь байна те. Ахмад бүлгүүд нь сонгоо авсан хавтгай нэг талд байгаа учраас энэ бол цис нь. Трансыг бичихтэй яах ёстой вэ гэхээр энэ дээр ааштай. Энэ дээр CH2-той CH3-ыг тавьчих. Дараа нь энэ дээр ааштай. За ингээд ахмад бүлгүүд нь сонгоо авсан хавтгай хоёр талд нь байгаа учраас транс. Тэгэхээр цис транс изомерийг тусдан тоолоороо гэхээр ингээд нийтдээ 4 изомер буюу F тэнцүү 4 гэдэг хариултыг дагуулж батгаар байжээ. За ингээ 2-ын 3 дугаар дасгалыг бол бүгдээрээ хамт хий. За 2-ын 3 дугаар дасгалыг хийхин тулд дахиад нэг хуудас 2 хуудас нэмчихье гэж бодлоо. Өөрийг ч нэмсэн болох юм уу? За ингээ 2 3-ыг нэмсэн учраас одоо бүгдээрээ 2-ын 3 дугаар дасгал 2-ын 4-ийг бол хийж үзье. За 2-ын 4 дугаар дасгал бол электролиз протеин холтой холбоотой бодлого байна. За энэ бодлогыг батхын тулд яах ёстой вэ гэхээр натрий холоор хийж электролизд бүрэн орсон гэж байна тий. За тэгэхээр натрий холоор хийх юм бол усан усмлын электролизийн тэгшүүлгийг бол хамгийн нэгдүгürt бол бичих шаардлагатай. За натрий холоор хийх усан усмлын электролизд катод дээр ус төрөгч холбоо анод дээр хүчил төрөгч хөгжлүүлдэг талаа учраас холоор ялгаад ингээд урвлаа тэнцүүлдэг байгаа. За тэгэхээр надад өгөгдсөн зүйл нь юу вэ гэдгийг энэ дээр бодчихъя. 0.5 мол гэдэг бол молын концентрац 0.5 молдо эзэлгүүн нь бол 400 мл гэж байна.
За энийг бол 1000-д хуваагаад яах ёстой вэ гэхээр 0.4 литр болно гэсэн үг. Эндээс бол бүгдээрээ натрийн хлоридын молийн тоог болно. С тэнцүү Э1 баах нь В гэдэг томьёоноос Э1 болохдоо С үржих нь В гэсэн үг шүү дээ. Э нь болохоор С нь болохоор 0.5 мол литрийг үржих нь 0.4 литр гэсэн үг. Литртэй урагдаад дөрвийг тэргээр үржүүлэхээр хэд гарах вэ гэвэл юу байна гэсэн үг шүү дээ. 4-ийн 5-ын бол 20 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 0.2 мол гарна. Энэ бол натрийн хлоридын молийн анх авсан. Тэгтэл өгүүлбэр дээр нь юу гэд өгсөн байна вэ гэхээр энэ 0.5 мол чинь бүгд уралд орсон гэдэг байгаа байхгүй юу? Натрийн хлорид электролиз бүрэн орсон. Тэгэхээр 0.5 мол энд 50, энд 2 мол энд 50. За дараа нь үл уусдаг анууд дээр хэдэн грамм холоор ялгарх вэ гэсэн учраас энэ дээр x грамм олчих. Энд бол 71 грамм. Ингээд x болохоор эндээс бол хэд гарсан бэ гэхээр 7.1 грамм холоор гарч байна. Өөрөөр хэлбэл пропорцийн аргаар батсан ч болно. 0.5 мол чи x грамм юм бол 2 мол чинь 71 гэхээр x тэнцүү 7.1 буюу a тэнцүү 7.1 гээд a-г бол 7-оор тооцно гэсэн. Тийм хэмжээний холоор ялгархад зарцуулагдсан цахилгааны тоо хэмжээг олоо гэж 2 дугаарх. За 2 дугаарх нь бол эм холоор 2 ийм хэмжээний 7.1 грамм холоор ялгархад цэнгүүн хэмжээг олгож штэ. За эм тэнцүү партийн хуулийн К-г үржих нь Q гэдэг томьёо байдаг те. К-г болохдоо Э-г баах нь F гэдэг томьёогоор орлуулж боддог штэ. За энэ томьёонд байгаа М гэдэг нь электродууд дээр ялгарсан бодисын масс. Электродууд дээр юм уу эсвэл электролизд орсон бодисын масс. Электродууд дээр ялгарсан бодисын масс. Нэгж нь ямар нэгжтэй байдаг вэ гэхээр грамм гэсэн нэгжтэй. За К гэдэг нь цахилгаан химийн эквивалент. За Э гэдэг нь химийн эквивалент. За F гэдэг нь парадын тоо, тогтмол 2 тоогоо шүү дээ. Парадын тоо гэж биччихье. Парадын простас алгаа ойлоо шүү. За энэ дээр болохоор парадын тоо. Парадын тоо гэж биччихье. За тэгэхээр энэ дээр бичсэн дээр юм шиг байна. F гэдэг нь юу вэ гэхээр парадын тоо. За энэ бол хоёр янзаар хэрэглэгдэх боломжтой. Нэгдүгээрт нь бол хэрвээ ампер цагаар хариугаа гаргах гэж байвал 26.8-ыг үржих нь ампер цагийг хуваах нь эквивалент сигма гэсэн үг. За хэрвээ өмнөх онуудын Е-шүүд дээр бол дандаа 96.500-аар бодвол хариу нь гардаг. Энэ бол хуучин оны Е-ш учраас 96.500-аар бодно. Гэхдээ орчин үед бол ерөөсөө 96.4 орчин үед гэх юм байхгүй. Ер нь бол 96.485 нэрээ зөв байт юм байна. Тэгэхээр 96.500-аар авбал амперийг үржих нь секунд болоод эквивалент сигма л гэсэн юм нэгжтэй болно гэсэн үг. За тэгэхээр одоо саяны томьёондоо бид нар Q болно гэсэн үг байхгүй эндээс. Тэгэхээр энд ижил F-ээр өгөхөөр Q болохдоо яах ёстой вэ гэхээр Q болохдоо M-ийг үржих нь F, M-ийг үржих нь F-ийг хуваах нь эквивалент гэсэн үг. Тэгэхээр энд бол холоорыг тэгэхээр масс нь бол хэд гэсэн бэ гэхээр 7.1 грамм холоор ялгарсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол 7.1 грамм аваад ампер цагаар гаргаж хийсэн шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын өгөгдлийг нэгээр нь тооцно. 26.8 ампер цаг. Баах нь химийн эквивалент нь холоорих бол дан бодисын эквивалент массыг болохдоо атом масс эквивалентд нь авдаг учраас ингээ гаргах чинь гэсэн үг. За ингээд энэний хариу бол 536 гэдэг бол ойролцоогоор 5 гэсэн үг. Тэгэхээр B тэнцүү 5 гэдгийг дугуйлж бодно гэсэн үг. Энд 7 байсан шүү дээ. Цаашид усны электролиз явуулахад зарцуулагдсан цалхааны тоо хэмжээг олохдоо анх бол энэ өгөгдлөө ашиглана. За энэ өгөгдлөө ашиглаад 3 дахьыг бүгдээр хамт хий.
За 8 ампер гэдэг бол гүйдлийн хүчийг бол бид нар 8 ампер гэж тэмдэглэнэ. Хугацаа бол 2 цаг гэж. Эндээс цахилгааны тав хэмжээ буюу Q болохдоо гүйдлийн хүчийг хугацаагаар үржүүлнэ гэсэн үг. 8 амперыг 2 цагаар үржүүлэхээр 2 8 16 ампер цаг гарна гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүтээ усыг электролизд энэ бол нийт өгсөн цахилгааны хэмжээ байхгүй юу? Нийт өгсөн цахилгааны хэмжээнээс холоорыг ялгаруулахад зарцуулагдсан цахилгааны тав хэмжээ нь бол сая гэж боллоо. 536 байсан шүү дээ. Одоо тэгвэл усыг электролизд оруулахад зарцуулагдах цахилгааны тав хэмжээ гэж би бичсэн юм а тэн дээр. Q гэдэг нь цахилгааны тав хэмжээ байхгүй юу? Q гэдэг нь уусмлын нийт масс биш шүү. Энэ цахилгааны тав хэмжээ. Яг энэ партийн хууль дотор байгаа Q бол цахилгааны тав хэмжээ гэдэг байхгүй юу? Тэгээ кулон гэсэн нэгжтэй энэний нэг чинь. За ингээ кулон гэсэн нэгжтэй байна. За тэгвэл усыг электролизд оруулахад зарцуулагдсан цахилгааны тав хэмжээг олохдоо хэд байсан мөлий? 16 ампер цагаас хасах нь нөгөөх нь 536 байсан шүү дээ. Яг энүүгээрээ хасна. 536-ыг хасна. За ингээд усыг электролизд оруулахад зарцуулагдсан юу бол 10/64 буюу C тасалд D-н 11 болно гэсэн үг. Тасалгүй шүү. CD нь бол 11 болно гэсэн үг. Электролизд орсон усны масс гэхээр яг эндээс өгөөгөө бодчих واخгүй. Дөрөвдөх нь яаж бодох вэ гэхээр цахилгааны тав хэмжээ нь 10/64 шүү дээ. Тэгэхээр эндээс масс олно гэсэн нөө ихний томьёо. M тэнцүү К гүрчг нь Q гэдэг томьёоноос M тэнцүү К гүрчг нь Q. К гэдэг нь эг байх нь биш тийм ээ. Тэгээ Q-гээр үржүүлээд юу бол гэсэн мөлий? Энд шууд олчих юм шүү дээ. За усны оксидын эквивалент массыг олохдоо молийн массын устөрөгчийн валент туваадаг шүү дээ. Тэгэхээр 9 гэсэн үг байхгүй юу? 18-ыг 2 туваана гэсэн устөрөгчийн доор байгаа тоонд нь байдаг байхгүй. 9 гарна гэсэн үг. 9-ийг хуваах нь энэ дандаа нөгөө Q-г нь бол ампер цагаар олцсон учраас 10/64 амперийг үржих нь цаг шүү. Нэгэ бичгээ мартчих. Ампер цаг гэсэн үг. Тэгээ хуваах нь 26.8 ампер цагтай байна. Ампер цагийг хуваах нь эквивалентийг мол гэсэн үг шүү дээ. Ингээд усны массыг ингээд электролизд орсон усны массыг болохоор 357 буюу ойролцоогоор 4 буюу E тэнцүү хэд вэ гэхээр 4 юм байна. E тэнцүү 4. Эхний электролизээр ялгарсан нийт хэм массыг олгож байна. За тэгэхээр эндээс өгөөд X2 буюу натрийн биш X3 буюу устөрөгчийн массыг олъё. 2 г гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 0.5 мол чинь X грамын бол 2 мол чинь хэд вэ гэхээр за энэ бичгэлийг хийж яриа болохгүй байна. Эхний электролизээр ялгарсан хэм нийт массыг олохдоо 0.5 мол натрийн олоорыг авсан чинь X грамм устөрөгч ялгарсан шүү дээ. 2 мол гэсэн билүү? Тий 2 мол натрийн олоорыг авахад хэд байсан бэ гэхээр 2 грамм байсан шүү дээ. Зайжтэй 0.2 байсан биз дээ, яг алдах чинь. 0.2 байсан шүү дээ. 0.2-ыг 2-оор үржүүлээд 2 дугахаар буцаал 0.2 г устөрөгч ялгарсан байна. Нийт хийнд бол юу байсан бэ гэхээр устөрөгч болон холоор 2 байсан учраас устөрөгчийнх бол 0.2 г, холоорынх бол 7.1 гэлцсэн шүү дээ. Ингээд 7.3 буюу F нь бол 7 байсан байна.
Тэгээд бол 7 байсан байна. Натрийн гидроксид үүссэн усамлын натрийн гидроксидын массыг олгож байгаа байхгүй юу? Тэгэхээр x 3 г гэж энийг доор нь болохоор 80 г шүү дээ. За тэгээд бодъё. Тэгэхээр 0.2 мол нөгөө урлагийн тэгшлэлээсээ бодож байгаа шүү дээ. Натрийн хлорид чинь x грамм натрийн гидроксидыг бол үүсгэх юм аа. 2 мол натрийн хлорид чинь 80 г натрийн аш үүсгдэг. Тэгэхээр x тэнцүү 8 г гээд тэгэхээр G нь бол хиттэй тэнцүү байсан бэ гэхээр 8 тэнцүү байсан гэсэн үг. Анхны усамлын нягт нь 7 дахь энэ дээр бодчихъя. За 7 дахь нь анхны усамлын нягт нь бол хэд байсан бэ гэхээр 1.1 г мл байсан гэсэн үг. За тэгээд дараа нь бол яасан бэ гэхээр 400 мл усмал байсан шүү дээ. В нь бол 400 мл байсан. Эндээс усмлын нийт массыг олъё. Усмлын нийт массыг олохдоо B үржих нь роо шүү дээ. Эзлэх нь бол 400 мл-ийг үржих нь 1.1 г мл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр усмлын нийт масс нь 440 г болно гэсэн үг. За энэ 440 г-аас юугаар хорогдсон бэ гэхээр нөгөө ялгарсан хийнүүдийн массыг хасна. 7.3. Яагаад вэ гэхээр хий болоо ялгарна гэдэг бол уусмал дотор бол байхгүй гэж үзнэ. За ингээ хасгаар хэд гарсан бэ гэхээр 432.7 гарч ийн 432.7 г усмал 2 дугаар усмлын нийт масс бол юм байсан байна. Эндээс процентын концентрацийг олохдоо энэ бол эн чинь жижиггүй байхгүй 8 г чинь жижиггүй. Жижиггүй үржих нь 100% байх нь ийм усмал буюу том хүү гэд батсан ч болно. Том хүү гэхээр нөгөө цэцлэгний тоо хэмжээтэй хандуурах гэдэг учраас энэ дээр ийм усмал гэж тэмдэглэжээ. Тэгээд 8-ыг үржих нь 100% байх нь 432.7 тэнцүү хэд гарсан бэ гэхээр 184% буюу ойролцоогоор 2 гээд H тэнцүү 2 болно гэсэн үг ээ. За ингээд энэ батлагын дасгал даалгавар бол ингээд дуусч байна. За ингээд анхаарал хандуулсан явдалд бол баярлалаа. Гэхдээ одоо энэ дээр нэг ганц тайлбар хэлээдгийг нөгөө юун дээр юу яасан ш нэрээ. Энд дээр нөгөө иончлын энерги дээр нэг жоохон тайлбар хэлье гэж бодъё. За энэ дээр бол яасан бэ гэхээр энэ нөгөө өчтөр ярьж байхдаа бид бүгдээрээ ярьж байхдаа яасан бэ гэхээр энэ 5-аас 6 руу бол ерөөсөө юу яаж гинэ. Яг харьцангуй бусдыгаа бол арай харьцангуй өндөр одоо өсрэлт бол ажиглагдаж байна гэж хэлжсэн тийм. За тэгэхээр энэ 5-аас 6-гийн хооронд дотоод давхраанаас их 6 дугаар давхраан дотоод давхраа учраас энэ бол 5 дугаар бүлэг буюу 15 дугаар бүлэг байна гэсэн үг байхгүй юу. Тэгвэл 15 дугаар бүлэг жишээлбэл азот фосфор гэдэг шүү дээ. Тэгэхээр фосфор жишээлбэл хлортой нийтлэл нь бол хлор болон устөрөгчтой нийтлүүд нь ингээд хлор 3 болдог байхгүй. Тэгэхээр энэ дээр бол С хариултыг бол зүгээр авах хэрэгтэй байсан байна. Тэгэхээр ер нь бол нөгөө үе бүлгийн дагуу одоо юу яадаг шүү дээ. Жишээлбэл 1-р бүлгийн хлортой нийтлэл устөрөгчтой нийтлэл ер нь бол ойролцоогоор байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө 5 дугаар бүлгийн хлортой нийтлэл нь 3 айланттай байдаг гэдгийг л санах юм бол асуудал болно гэсэн үг ээ. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Ингээд сорил 8-ийн үйл ажиллагаа бол ингээд